Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Цагаан сахарт гэр бүл бүрээс өвсөн даалгаврыг амжилттай биелүүлж тэнцсэн 10 сурвчдад баяр хүргэе. Шинэ сурвчдыг оровцуулаад эцсийн 10 сурвч шав бэлтгэр тогтолцооны 2 дугаар шатыг урд өмнө хизээж байгаагүй гайхалтай үр дүнтэйгээр давж биднийг байхшрууллаа. Академийн төлөөлөгчид бидний зүгээс та бүхэнд хүндэтгэл үзүүлж байна. Та бүхний гаргасан хичээл зүтгэлийг үр дүнгүй болгохгүй тулд Эрдэнэсийн сангаас өөрсдийн олдврыг хэрхэн хүлээн авах дүрмийг одоо тайлбарлая. Эрдэнэсийн сангийн хаалганы цаана тоо томшгүй олон унтаа байдалтай байгаа олдврууд бий. Жилд ганцхан дохио өнөөдөр энэ хаалга 5 цагийн турш нээгттэй байх болно. 5 цаг өнгөрмөвц хаалга хаагдах бөгөөд ирэх жилийн тэмцээн хүртэл дахин нээгдэхгүй. Энэ бол батлагдсан хатуу дүрм юм. Хэрв тэр хугацаанаас өмнө гарч ирэхгүй бол бид та бүхнийг аварч чадахгүй гэдгийг санаарай. Цагаан сахалт үргэлжлүүлээд Баскервиллийн гэр бүлийн даалгаврыг биелүүлсэн сурагч Викер. Чи миний үгийг заавал анхаарах ёстой. Бусад сурагчид чамайг хоцорч ирснээс болоод бусад чинь хүлээж, ботгош бараг л орж чадахгүй байх шахлаа. Цагийн менежментийн чадвар чинь ийм байвал чи тэнд түгжигдэх болно. Тиймээс сайн сонс. Чи хоцрох гэж байгаагаа бидэнд хэлэх ёстой байсан. Бид юуг болсныг мэдэхгүй байсан тул чамайг сурахгүй болсонд тооцож мэдүүлэх төглөө. Чи үүнийг мэдэж байна уу? Би өөрийн байр сууриад эн чин тавьж энэ тэмцээнийг ямар ч асуудалгүйгээр буусгах үүрэг хүлээсэн хүн гэж Викерийг загнах ба. Викер намайг сэлмний бушинд байхад нэг өдөр ч өнгөрөөгүй гэж бодсон ч самхгаас гарахад намайг явснаас хойш 10 өдөр өнгөрсөн гэж хэлсэн. Канекорст тулалдсан давхар маань хамгийн доод давхар байсан. Дээд түвшнүүдэд дахиад л цаг хугацаа, орон зайн гажууд л үүссэн байж магадгүй юм. Гэхдээ үүгээр би 10 элит бүлгэнд нэг ашхам ойртлоо гэж бодов. Үзэгдэл шилжиж. Эрдэнэсийн сангийн хаалга нээгдэж сурагчид дотогшоо орсон байх ба хаалга хаагдахад 5 минут үлдсэн байв. Вашилиос одоо сурагчид эргэж ирэх цаг болж байна. Хипполит сурагчид ямар олдвруудыг сонгосныг мэдхийг үнэхээр их хүсэж байна гэж ярилцгаа. Цагаан сахарт та бүхний мэдэж байгаагаар сурагчид олдвроо сонгодоггүй. Харин ч эсвэргээрээ олдврууд тэднийг сонгодог. Тэд үүний тусламжтайгаар л хаалгаар дамжуулж авчирч чадна. Тиймээс ямар ч олдвор хүлээн авсан бай, сурагчдын чадвар чансаа хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Бид тэднийг чин сэтгэлээсээ баяр хүргэж чадвал үнэхээр сайхан байх болно гэж хэлэх ба. Венси чиний зөв гэж хэлэхэд. Цагаан сахарт шийдтний самхгийг ялуулахыг хүсэж байсан хүний хувьд хэрв тэр зүйл гарч ирээгүй бол шийдтний самхаг энэ тэмцээнд төрүүлэх байсан юм. Венси та одоо сурагчдад санаа тавьж байгаа дүр эсгэж байна уу? Ямар хоёр нүвтэй юм бэ? Чадвар чансаа гэж юу? Энэ жил хэдэн сурагч сонгогдох бол гэж хэлэх ба. Цагаан сахалт сурагчид гарч ирж байна. Олдвор авсан сурагчид олдвч нь ямар чадвартай болохыг тайлгнана уу гэж хэлв. Арго надад ягаан зууны хайрс төстэй шийдийн давхар байна. Энэ нь миний маанад нэмэгдүүлдэг гэх ба. Мелини надад сэтгцийн төрлийн шийдийг нэг удаа хаадаг зүрхэн гэлбэртэй үсний хавчаар байна. Гэхдээ энэ нь зөвхөн миний цорын ганц жинхэнэ хайр хажууд минь байх үед л ажиллах болно гэж хэлв. Бакира чөтвөрийн хааныгаар энэхүү хоёулсан бэлэн миний хүчийг нэмэгдүүлдэг. Долорес нэг нь пойд авсан байх ба. Энэ нь тухайн хүний жинхэнэ төрхийг харуулдаг боловч зөвхөн эзэмшигчийн чадварын түвшний хүрээнд байгаа хүмүүст л ажиллах болно гэж хэлв. 3 нэхэр бид бүгд нэг дор байх үед илүү хүчтэй болдог урвалсан сэлэм олж авсан. Үүнийг 3 салаа сэлэм гэж нэрлэдэг. Синклер намайг сонгосон олдвор бол хөрөнгөний малгай. Энэ нь залгсан мөнгөнийхөө хэмжээгээр миний маанад нэмэгдүүлэх чадвартай гэж сурагчид авсан үнэт хэрэгслүүдэд тайлбарлах ба. Хипполит бүх сурагчид олдворт сонгогдсон гэж бодохоор ямар юр бусын үзэгдэл вэ? Вашилиос олдврууд тэдний авьяас чадварыг хүлээн зөвшөөрсөн бололтой. Юутай ч бүх сурагчид эргэж иргүү гэж асуухад. Цагаан сахалт 25 секунд гэж хэлэн тоолж явах ба. Хипполит Вашилиос 2 та хоёр ягаад ингэж сандраад хүлрөөд бараан бэ гэж асуухад. Цагаан сахалт нэг сурагч хараахан эргэж ирээгүй байна. Венси
Миний академийн сурагч Викир хараахан ирээгүй байна. Цагаан сахалт ердөө 20 секунд үлдлээ. Өмнө нь ямар ч холбоор цонгогдоогүй байсан ч төрийн сангийн өрөөнөөс хугацаанд гарч ирээгүй сурагч хизээж байж үзээгүй. Хэрэг тэр амьд үлдэхийг хүсэж байвал яг одоо гарч ирэх хэрэгтэй гэж хэлэх ба по урууд нь тоодогдож хугацаа дуусаж байв. Гэтэл эцсийн 3 секунд дээр нэгэн сурагч гарч ирэх ба тэр нь гэрэнүү гол дүр үргэлж хамгийн сүүлд ирдэг гэж бодон амьсгаад нь гүйж гарч ирэв. Тэнд байсан бүх хүн цочирдох ба гэрэнүү хүмүүсийг хараад энэ уур амьсгал юу вэ Венси? Багш хувхаа цайгаад Викир гэж гайхан асуув. Үзэгдэл шилжиж энэ үед Викир эцэст нь би бүрмсэн ганцаараа үлдлээ. 7 дахь бүлэгмийн эсрэг тулаан эхлүүлэхээс өмнө эргэн тойронд хинч байхгүй үед би хаалга хаагдсны дараа үүнийг устгах болно гэж бодсон байх ба асуудал нь би эндээс 7 дахь бүлэгмийг олох хэрэгтэй байна. Үнэр нь үнэртэж байна. Энэ бол чөтгөрийн үнэр байна хэмээн гэж бодон алхах ба. Олбор чамайг сонгох үед чи шууд мэдэх болно гэж тэд хэлсэн. Гэрэл нь үүний батхаа мөн үү гэж бодох ба эргэн тойронд байсан бүх үнэт идэл олдурууд гэрэгтэж байв. Уучлаарай. Гэхдээ би та нарын хинтэн ч сонирхолгүй байна гэж хэлээд цааш алхав. Миний хайж байгаа зүйл энд байна. 10 элит. Бүлэгмийн дундах цорын ганц амьгүйч төр 7 дахь бүлгэм. Дикравия. Хамгийн гүн харанхуй. Үргэлж хамгийн тод гэрлийн ард нуугддаг учраас энэ нь хажирхалтай бөгөөд үзэсгэлэнтэй олдурын дүрийг авдаг. Нуугдаж тавдах тоглоом бууслаа хэмээн бодон дайрав. Дикравия. Хүч чадалгүй мунхаг хүн чи намайг сэрэв үү гэж уурлан хэлэх ба. 7 дахь цогцос. Дикравия аюулын зэрэглэл. S+. Хэмжээ тодорхойгүй. Олдсон газар. Сүүрлийн хаалганы гүн могоон хэвлээ. 7 дахь цогцос гэдгээрээ алдартай. Хүн төрлөختний төрвхийн дайсан бөгөөд шархтамгүй, үхэшгүй, мөнхийн шин чанартай 10 их тамшигын нэг. Энэ нь царцааны сүрэг мэт ургац тариаг сүүтрэх болно. Дикравия томрох ба Викирэн олбор хажуугийн олдруудын маанаг шингээж ингэж томорсон хэрэггүй. Тавиур дээр байхад нь зүсчихдэг байж. Гэвч тэр хүчээ нууж байж хэмээн бодох ба. Дикравия. Би гайхалтай хүчээр бятгаж байна. Би одоо ангалын хаалхыг нээж хүмүүсийг устгаж чадна. Айдас агт дорд хүмүүсээ намайг сэрээсэн чөтгөрт цаг хугацаа эцэстэн. Байц та юу вэ? Чи хэн бэ гэж асуув. Викир. Би чамайг сэрээсүү хүн байна. Дикравия. Хүн гинэ. Байж боломгүй юм. Чи чөтгөрийн энерги эзэмссэн байсан болохоор би чамайг чөтгөрлөж бодсон. Энэ вилц юу лөө? Хүн яаж эртний чөтгөрийн одны ордын хүчийг эзэмшиж чаддаг байна? Викир. Тэр хинт хамаатай юм. Чи ямар ч байсан ус төлдөх болно гэж хэлэн дайрах ба. Дикравия. Байз вэж вэ? Ойлголоо хүнээ. Би чөтгөрүүдтэй хийсэн гэрээгээ зуцаллаа. Одоо би хүнтэй шинэ гэрээ байгуулах болно гэж хэлэхэд. Викир. Юу? Гэрээ гинэ гэж асуув. Дикравия. Чи намайг юу болохыг мэдэхгүйгээр сэрээс юм уу гэж асуухад. Викир. Би чамайг юу болохыг мэднэ. Чи бол чөтгөр гэж хэлэхэд. Дикравия. Тодруулбал би чөтгөр байсан. Өнгөрсөн цаг дээр шүү. Би мянган жилийн турш гүн нойронд автсан. Намайг хэн нойрноос минь сэрээсэн бэ гэдгээс миний мөн чанар хэрхэн шийдэгдэх нь шалтгаалдаг гэж хэлэх ба. Викир. Хэн сэрээснээс хамаарч мөн чанар нь өөрчлөгддөг үү гэж дайхан асуухад. Дикравия. Сайн сонс гэж хэлж байхад нь Викир түүн рүү дайрах ба. Дикравия. Хөөе. Чи яагаад тэр ирдэг над руу чиглүүлээд байгаа юм бэ гэж асуух боловч Викир зүгээр л түүнийг цавчсаар байв. Дикравия. Чи юу хийгээд байгаа юм бэ хүнээ? Чи яагаад намайг хорвохыг хичээгээд байгаа юм гэж асуухад. Викир. Чөтгөрүүд өөхөх ёстой гэж хэлэн дайрсаар байв. Дикравия. Миний нүхэн түлжих хорд үүсэхгүй байна. Ийм байдлаар би үнэхээр өөхөх нь. Түр хүлээгээрэй. Би одоо чөтгөр биш гэж хэлэхэд. Викир. Би чөтгөрүүдэд итгэдэггүй. Дикравия. Хэрв чи надад итгэхгүй байгаа бол миний маанаг шалгаад үз гэж хэлэх ба. Викир. Үнэрлэхэд чөтгөрийн үнэр аривчглаа гэж бодов. Дикравия. Чи галзуу амтан бэ? Би чамд аль хэдийн хэлсэн шүү дээ. Чи намайг сэрээсэн болохоор би чөтгөрүүдэд ямар ч хэрэггүй болсон. Дараагийн мянган жилийн турш би хүмүүстэй хамт байх болно. Тэгээд ч би үнэхээр хэрэгцээтэй. Би байрандаа бус олдруудыг таньж чадна. Бас түүхийн мэдлэг минь маш гүнзгий. Би бас хамгаалтын бамбаа хийж чадна. Ялангуяа иймэрхүү бамбайг гэж хэлэхэд.
Викир Бамбай. Ондтын үеэр тэр Бамбай 9 чөтгөрийн маанаг шингээж хүн төрлөختний холбоотны хүчний бүх дайралтыг хаасан. Тэр нь шууд утгаараа уйлж буй хан байсан юм уу? Хэрв тэр чадварыг хүмүүсийн төлөө ашиглавал тэгвэл маш хэрэгцээтэй байх болно. Ялангуяа ондтын үе зайлшгүй ирэх хувь тавилан бол. Энэ нь чөтгөрүүдийн хувьд маш том гарц хохирол болох болно. Надад үүнийг устгах шаардлага үнэхээр байна уу гэж бодох ба. Викир. За яах вэ? Тэгвэл бүгдийг нь усгаж үз. 10 элит. Бүлэлмийн талаар мэдэх бүх зүйлээ надад хэл. Хэрв чи намайг хуурвал би чамайг хэн гэдэг чинь танигдахгүй болтг чинь устгах болно гэж сүрдүүдэх ба. Дикаравиа. Ойлгоолаа. Би хамтрах болно. Намайг ална гэх мэт аимшигтай зүйл битгий хэлээрэй. Би ч хэлээд жижигхэн зүйлт болон хувирав. Викир. Чи юу хийж байгаа юм бэ гэж асуухад Дикаравиа. Би ингээд агаарт хөвөөд явж чадахгүй шүү дээ. Би олдуу шиг харагдахын тулд хүзүүний зүрт болон хувирчлаа. Ямар ч байсан гарах гарц хаагдсан бололтой. Тэгээд бид яаж гарах юм бэ гэж асуув. Үзэгдэл шилжиж. Энэ үед Винси нэг дээрээ хаалгыг нэ. Миний сурвч хараахан гарч ирээгүй байна. Хаалгыг нэ гэж хэлэн хаалгыг цохиж байх ба. Цагаан сахарт. Дид сахарт Винси нэгдэхгүй гэж хэлэх ба. Бакира муухай царайлан зогсож байх ба. Арго. Чи юу хийж байгаа юм бэ гэж асуув. Бакира. Манай нөхөр тэнд түүжигдчихэд байна. Бид ямар нэгэн зүйл хийхийг хичээх хэрэгтэй биш үү гэж асуув. Долорос. Синклер. 3 ихэргээд бүгд цочрлын байдалтай байж байх ба. Цагаан сахалт. Хэрв чи хаалгыг эвдэхээр төлөвлөж байгаа бол үүнийг мартта. Энэ нь эвдэгдэшгүй гэж хэлэх ба. Винси Викер гэж хэлж байхад нь гинт. Эрдэнсийн сангийн хаалга цуурч удалгүй бут үсэр нь цоорхоо үсэх ба. Викер хоцорсон төрцөд өчий. Би баг зэрэг хоцорчлоо. Гэсээр гарч ирэх ба. Энэ үед манай хэд бүр жинхэнэ утгаараа шоконд оров. Викер, би хамгаалтын халбанд жижигхэн зураас гарахыг хичээж байсан юм. Хэвч би хаалгыг бүрэмсэн устгахчлаа. Үүний юу гэж тайлбарлах вэ гэж бодох ба. Викер, энэ олбор нь хамгаалтын хаалтыг устгах чадвартай юм байна. Гэхдээ энэ нь зөвхөн нэг удаа ашиглалтад төрлийн зүйлт гэж хэлэхэд. Синклер Викер гэж хэлсээр тэгвч авах ба. Уйлэн, би чамайг буцаж ирч чадахгүй гэж бодсон гэж хэлв. Бакира, сайн байна Викер. Үгүй ээ, ахлагчаа гэж хэлв. Уран ихэр. Бид танд итгэж байсан шүү, эзэн минь. Долорос болон бусд нь ашгүй дээ гэж хэлэх ба. Викер, намайг хаалгыг яаж нээсэн талаар яагаад хинч анхаарахгүй байгаа юм бэ гэж бодов. Винси, Викер сайн байна гэж хэлв. Жижиг факт, тэр Викерийн ингэрт наартсан Синклерийг Дикаравиа яг яаж хараад байгаа юм бэ? За, тийч яах вэ? Викер, баярлалаа, магадгүй. Бүх зүйл бүтэмжтэй болсон бололтой гэж бодох ба. Ийхүү олимпиад өндөрлөв. Эрдэнсийн өрөөний хамгаалтын бүрхүүл нуусан явдлаас зүгээр нэг энгийн хэрэг биш вэ. Хамгаалтын бүрхүүдийг хариуцсан удирдлагууд болон захирлууд хамгаалтыг устгахад ашигласан 3 одтой олдурыг тэр даруй шалгаж гисэн боловч энэхүү олдур нь маанад огт хариу үйлдэл үзүүлэхгүй. Олдурын эзний хэлснээр түүний чадварыг нэг удаа ашигласны дараа маанад дахин хариу үйлдэл үзүүлэхгүй бол битэж тайлбарлав. Энэхүү хэрэг явдлын дүгнэлт нь уг олдур одоо зүгээр нэг зүйлт болж үлдсэн явдал. Хэрхүү инх замраагүй явдлын дараагаар академийн холбооны тэмцээн өндөрлөв. Викер нэгэн захидлыг хараад энэ юу вэ гэж байхах ба. Хуурамч хөрөнгө оруулалтын тэмцээн үү? Амьд үлдэх тэмцээн одоо хүртэл үргэлжилсээр байгаа хэрэг үү? Үнэхээр бүх зүйл зориулсан тэмцээн байх юм да гэж бодох ба. Пиги, Викер, энэ зүйлд чиний хүзтэй гэж асуув. Викер шүршүүрт мартаад үлдээчихсэн бололтой. Баярлалаа Пиги. Дикаравиа түүний гадаа төрхөөс болоод Бахтуур байр нь хүүсээр тусгаарлалдаагүй юм болов уу гэж хайхаж байлаа. Гэвч миний буруу байж. Гисэн хэдий ч энэ үнэхээр сонирхолтой дүр зураг байлаа. Хихэ гэж бодов. Викер, хэрв чи ямар нэгэн тэнэг үйлдэл хийвэл чамайг устгах нь гэж хэлээгүй лөө гэж сүрдүүлэх ба. Дикаравиа, түрүүлээрэ. Миний хэлэх гэсэн санаа бол байрны нөхцөл боломж үнэхээр гайхалтай байсан. Би зүгээр л орчин тойрноо сонирхож байсан юм гэж сандран хэлв. Пиги, юу гэсэн бэ Викер гэж асуув. Викер, юу ч бишээ, нэрэ. Чиний ширээн дээрх тэр постэр юу вэ гэж асуухад Пиги, удахгүй хуурамч хөрөнгө оруулалтын тэмцээн эхлэх гэж байгаа юм. Энэ бол ирээдүйтэй хувьцаа эсвэл салбаруудыг урьдчилан олж мэдээд тэдгээрийн ирээдүй таамаглаж дараа нь хөрөнгө оруулалт хийдэг тэмцээн байгаа юм. Зохион байгуулагчид нь алдартай буржуугийн гэр бүлийнх нь. Хэрв чи төрүүлж эсвэл өндөр байр эзэлвэл маш олон давуу тал олж авах болно.
Надад тулааны ур чадвар дутмаг учраас эдгээр тэмцээнд оролцож нэмэгт оноо авахаас өөр сонголт байхгүй гэж хэлэн инээж байх ба. Викир Пиги тулааны тал дээр авиас муутай ажиглээ. Бусад бүх салбарт маш гарамгай чадвартай. Ялангуяа мэдээллийг өөртөө шингээх, цуглуулах болон дүн шинжилгээ хийхдээ маш сайн. Хэрв Венди Пигийг олж харуул түүнийг өөрийн багтаа авахыг хүсэж алзуурах байх таа гэж бодов. Дикаравиа дээр бяцхан хадагтай ирнэ оролдох ба. Дикаравиа, чи чинь яг ямар амьтан бэ гэж асуухад бяцхан хадагтай Дикаравиагийн нэг буланг амтархан мэрж эхлэв. Дикаравиа, хөөе, цаашаа бай. Чи яагаад намайг мүлжөөд байгаа юм бэ гэж хашгичв. Пиги, би энэ удаа заавал Синклерийг ялах хэрэгтэй байна гэж хэлв. Викир Синклер үү гэж дайхан асуухад Пиги, тийм ээ, би өмнөх тэмцээнүүдэд түүнд дандаа ялалдаг байсан. Түүнийг эдийн засаг болон хөрөнгө оруулалтын тал дээр үнэхээр сайн гэж сонссон. Тийм болохоор энэ тэмцээнд түүнд дахин ядагдахыг хүсэхгүй байна. Гэвч одоо цаг гэж хараад, би хоцорчлоо. Би профессортой уулзах ёстой байсан юм. Би төрүүлээд явлаа гэж сандрангуйв. Дикаравиа, энэ араатныг холдуулж үз. Викир гэж өглөв. Үзэгдэл шилжиж, шүн гудамжинд нэгэн залуу гүйж байх ба. Эдвард Бурбон Жир. Харааз идэг. Хэрв тэр харааз идсэн гिचи Ороборос байгаагүй бол би нийслэлийг аль хэдийн байлдан дагуулах байсан юм гэж хэлэх ба. Викир, Эдвард Бурбон гэж хэлэн ард нь гарч ирэх ба. Эдвард, чи хэн бэ? Чи намайг хэр удаан дагаж байгаа юм бэ? Би түүний оршихуйг огт мэдэрч чадсангүй гэж цочирдон бодох ба. Ороборос чамайг илгээсэн үү? Эсвэл чи Ороборосын араас нь хөөцөлдөж байгаа шөнийн анч нохоо юм уу гэж асуув. Викир, чиний юу яриад байгааг мэдэхгүй юм байна. Гэхдээ Эдвард, үнэн дээр чамайг зам нэрэрчин буюу Гигэн Бурбон гэж дуудах ёстой юу? Эдвард, чи яагаад намайг мөрдсөн бэ гэж сандран асуухад. Викир, чи бол дунд зэргийн зэрэг дэгтээ төгсөгч. Мөн чи бол хойд зүгт шинээр үүссэн ом шашны бүлэглэл гих хуурамч шүтлэгтний өндөр зэрэглэлийн зам. 25 жилийн өмнө чи өөрийн үеэл дүүгээ бэлгийн хүчирхийлэлд автуулж, улмаар анхны чөтгөрийн гэрээгээ байгуулахын тулд түүнийг тахил болгон ашиглаж, амь насыг нь хөнөөсөн. Түүнээс хойш чи олон мянган гэр бүлийг сүрүүж, шашны бүлэглэлийнхээ үйл ажиллагааг үргэлжлүүлсээр ирсэн. Тэгээд амьдралынхаа сүүлийн жилүүдэд чи Куавадиси эсрэг зогсохын тулд чөтгөрийн аримд нэгдсэн. Судар номын талаарх өргөн мэдлэгээ зэвсэг болгон ашиглаж, чи сүмд тагнуулаар нэвтэрч, ариун дайны үеэр хүн төрөлхтний холбоотны хүчний ард буслах нэгдээс. Энэ нь баатрууд болох Тюдор Ламанча, Дон Кихот, Бянка Фо Ашер болон бусад хүмүүст маш хүнд цохиж буцсан. Миний зөв үү гэж асуухад Эдвард, тийм ээ. Намайг сан байсан болон үеэл дүүгийн минь талаарх тэр зүйл зөв байд. Хэрч бусад зүйлсийн талаар надад ямар ч хараад идсэн ойлголт алах гэж хэлэн Викир рүү дайрах ба. Викир хормын дотор толгоолон тастаад болоогүй байгаа үйл явдлуудыг хасчихсан ч гэсэн чи хог шар хിവэрэ байна гэж хэлв. Гинт цогцсноос нэгэн мухаа үнэр гарах ба. Викир, чөтгөрийн үнэр үү? Түүний халаасанд ямар нэг зүйл байна гэж бодон харахад энэ бол нүгэл цагаатгах хуудас уу? Энэхүү нүгэл цагаатгах хуудсыг хуучин гэрээний фракцаас гаргасан болно. Үүнийг хуурамчаар үлдэх нь шийтгэл дагуулах болно. Нүгэл цагаатгах хуудас худалдах явдал намайг 9-р бүлгэм Дантажианы хөнөөх үед зогсох ёстой байсан. Эндээс одоо хүртэл чөтгөрийн үнэр хангалтсаар байна гэж хэлэхэд Дикаравиа, тийм байна. Үнэхээр өртгөн үнэр хангалтж байна. Энэ үнэр 6 дугаар бүлгмийнх гэдэгт би итгэлтэй байна. Тэрээр 9-р бүлгмийн хамгийн сайн найз нь байсан гэж хэлв. Викир, би Куавадисын гэр бүлд дахин зочлох хэрэгтэй болох нь дээ. Түүний өмнө нь хэлсэн үг сэтгэлийг минь зовоож байна. Хэрв тэр хараад ицсэн гिचи Ороборос байгаагүй бол би нийслэлийг аль хэдийн байлдан дагуулах байсан юм гэж хэлж байсан. Ороборос. Тэр надтай буюу шөнийн анч нохотой уулзахыг хүсэж байгаа. Би түүний зүгээр л нэг галзуу солиотой амтан гэж бодсон. Гэвч тэр зүгээр ч нэг галзуу биш. Харин нарийн төлөвлөгөөтэй галзуу амтан байж гэж бодов. Удалгүй Викирийн байсан газарт Ороборос ирсэн байх ба. Тэр аль хэдийн энд ирчихсэн байж. Тэр хизээ надад өөрийн гайхамшиг төрхөө харуулах юм бол доо. Гайхаж байна. Би дахиад жаахан хүлээх хэрэгтэй юм байх та гэж хэлж байх ба. Үзэлдэж шилжиж Викир гудамжнаас баг худагтун авч байх ба. Викир эзэнт хүрний нийслэл хотын гудамжнууд амралтын өдрүүдэд үнэхээр хөл хөдөлгөөн ихтэй байх юм. Энэ тэр газар нь мөн үү? Куавадис сум хуучин гэрээний фракцийн 2 дугаар салбар. Нэгэн залуу
За наман чицгаагаарай. Өнөөдөр л зөвхөн онцгой амьдралтайс. Энэ бол өөрийнхөө нүглийг хар сүнээр нь цайруулах артан боломж шүү гэж ойрлж байх ба. Гудамжаар өнгөрөх хос. Би өөрийн гин буруугасаа болоод шаналж байсан ч одоо сэтгэл минь ууж арчлаа. Өөр нэг хос. Тийм ээ, би согтуугаар тэрийг унаж яваад нэг хүүхэд дайрсан үе. Надад азгүй зүйл тохиолдож тэр охин өгчөгсөн. Би маш их уурлаж, олигтойч унтаж чадахгүй байсан юм. Тиймээс би нүгэл цайруулах бичиг хямдгсан үеэр наманчлахаар ирлээ. Би хохирогчийн гэр бүлд нөхөн түжбэр төлөх шаардлагагүй болохын тулд үнэхээр үнэтэйг нь худалдаж авсан. Үнэхээр гайхалтай биш гэж үү гэж ярилцаж байх ба. Дикарабия. Хөөе, эзэнтэн минь. Хүмүүс үнэндээ ийм байт юм уу? Тэд гадаа төрхийг нь эс тооцвол үндсэндээ чөтгөрүүдтэй яг адилхан байна. Энэ дэлхий юу болоод байна вэ гэж асуух ба. Хүмүүс нүглээ наманчлахаар маш урт ойчил дарлал үсгэн зогсож ойр. Викир тэнд нь очирлах ба. Туслах үдээлгсэн дуучлаарай. Та ямар нүгэл үлдсэн бэ? Таны хайж байгаа онцгой нүгэл цайруулах бичиг байна уу гэж асуух ба. Викир. Хэрэв би өмнө нь үлдсэн нүглээ наманчилж чадаж байгаа бол ирээдүйд үлдэх нүглээ ч бас наманчилж болох уу гэж асуу. Туслах. Хэрэв та нүгэл цайруулах бичиг худалдаж авбал юу ч боломжтой. Та өөрийгөө ямар нүгэл үлдэнэ гэж таамаглаж байна вэ? Викир. Үннийг хэлэхэд энэ нь маш ноцтой, бөгөөд аимшигтай хэрэг байх болно. Туслах. Ойлголоо. Тэгвэл та зөв газартаа иржээ. Гэхдээ таны хэлснээр хэрэг нь маш ноцтой учраас үнэн ч бас үнэтэй байх болно. Энэ зүгээр үү? Хэрв тийм бол та VIP-ийн тусгай залбирлын өрөөнд очиж цай ууж хүлээж байна уу? Дашунд хэлэхэд та ийм үнэтэй нүгэл цайруулах бичиг худалдаж авахыг хүсэж байгааг бодоход энэ нь хэр том хэрэг юм бэ гэж асуухад. Викир би хөшөөхөө нэг кахаг ална гэж хэлэхэд. Туслах. Энэ чинь ноцтой хэрэг гэж үү гэж уурд нь асуухад. Викир. Гахааг бол амьд амтэн. Амьд таслах нь нүгэл биш гэж үү гэж хэлэхэд. Туслах. Чи намайг инээмсэглэж яриад байгаа болохоор захтай байна гэж бодоо юу? Би дөнгөж сая тэргээрээ хүн дайрсан. Бас нэг өөр галдан шатаах хэрэг үйлдсэн хүнтэй уулзлаа. Би зөндөө олон хүн үзсэн. Гэвч зөвхөн гахаа авсан гэж хэлэхийн тулд энд хүртэл ивсэн хүнтэй анх удаага уулзаж байна. За яах вэ? Зүгээр нэг гахаан төлөө энд хүртэл ивсэнд чинь би бахархаж байна. Нэг автан зоос тушаагаад зайлж үз. Дараагийн удаа нүгэл бүүвэлд бас битгий буцаж ирээрэй гэж хэлв. Викир. Тэгж бодож байснаар энэ сүм болон нүгэл цайруулах бичгээс чөтгөрийн сулхан үнэр үнэртэж байна. Энэ нь гарцаагүй 6 дугаар бүлгмийн үнэр мөн. Тэр сүмд байхгүй байж боловч түүний оровцоог бид өгөөсгөж чадахгүй. Тэр гарцаагүй нийслэл хотын хаан ихтэй гэж бодон явж байхад. Викир. Түүй, чорт гэж бодон нуугдах ба. Тэр яагаад энд байгаа юм бэ? Тэр сургууль дээр байх ёстой байтал гэж гайхах ба. Долорес тэнд нь явж байв. Долорес. Би зүгээр л энд итгэлтэйгээр асгаж ороод эргэн тойрноо хах гэж байгаа хэрэггүй. Гигэн даг нь ийм сүм рүү нууцаар орж ирэх нь илүү с ижигтэй байж магадгүй юм. Үгүй ээ, хинч намайг таних боломжгүй. Миний зүсээ хувиргасан нь төгс шүү дээ. Ямар тач эвгээр бүх хүмүүс нүгэл цайруулах бичиг худалдаж авахаар хуучин гэрээний фракцийн сүмд байгаа хэрэггүй. Индулгентэй гэр бүлийн гин буруу илэрсний дараа би Дантазианыг тэр тэмдэглэлтэй хамт үгснийг хэлж нүгэл цайруулах бичиг болон өшөөлийн хуудасны бүртгэлүүд дэлхий дахинд ил болсон. Эдгээр үйлдэл нь олон нийтийн дунд алдартай хэвээр байна гэж бодоход яг одоо Квовадисийн дотоод хэрэг замбраагүй байна. Бүх анхаарал шинэ болон хуучин гэрээний фракцуудын хоорондын тэнцэлд чинлэгдсэн. Үүнээс болоод хуурамч шүтлэгүүд эзэнт гүрний олон газарт газар авч байна. Тэдний хөрөнгийн их усэр байсан индулгентэй гэр бүл алга болсон. Тэгвэл энэ зөрчилдөөнийг үүсгэрч хуучин гэрээний фракц баялаг хөрөнгөө хэрхэн хадгалж үлдээд байна вэ? Нүгэл цайруулах бичиг зарж байна уу? Эсвэл тэд хөрөнгийн өөр их усэр олсон уу? Би үүнийг олж мэдхийн тулд энд нэвтэрсэн гэж бодож байх ба. Хүмүүс гинт шуугилдож инглих ба тэр ирчихлээ. Ваа, тэр үнэхээр ирчихэж. Хуучин гэрээний фракцийн хамбалам, хамбарт июн, Квовадис. Хамбарт Долоресийг хараад мэдэх ба. Хамбарт, туслаа, миний зогсоолох ёстой нэг зүйл байна. Сүм рүү орохоос өмнө эргэн тойрноор жаахан алхацгаая гэж хэлв. Хүмүүс хамбалама, та хаач гэж байгаа юм бэ? Биднийг адилж өгөөч гэж орилдож байв. Долорес хамбарт. Яагаад? Үгүй ээ миний аав. Миний аав болон Куихтийн нарын нүгэл цайруулах бичгийн жагсаалттай холбоотойг олж мэдснээс хойш шинэ гэрээний фракцийн үзэл баримтлалыг дардаг миний бие болон хуучин гэрээний фракцийн хамбалам болох аав бит хоёрын хоорондох зөрчил улам даамжирсан. Анхнаасаа л би гэж бодон явж байхад нь
Замд нь нэгэн юудэнтэй хүн зам хаах ба Долорес. Ёо, уучлаарай. Тэр үнэхээр хатуу мэдрэмж төрүүллээ. Би хан мөрөгчлөө гэж бодлоо. Би зүг чигээ харалгүй явж байж гэж хэлэх ба. Харуул, энэ хавьд байна. Энд сэжигтэй хүмүүс байна. Тэднийг барьж ав гэж хэлэхэд. Долорес. Хүлээгээрэй. Харуул, бүү хөдөл, малгай бага тайлж өөрсдийгөө хинбэ гэдгээ харуул гэж шаардахад. Юудэнтэй хүн Долоресын гараас барин хамт зүхтөө. Цэргүүд араас нь хөөх ба урдаас нь харуул болон хамбарт гарч ирэн битгий хөдөл гэж сүрдүүлэхэд. Манай зүгтсэн хоёр биш байх ба сүмийн хүн байв. Сүмийн хүн. Хуучин гэрээний фракцийн хүмүүсийн мэндчлэх арга нь үнэхээр өвөрмц юм байд. Олноос хойш уулцсангүй шүү. Хамбалам. Хамбарт гэж хэлэх ба. Манай зүгтсэн хоёр дээр нь нуугдсан байв. Баг зүүсэн хүн манай Викер байх ба. Викер Долоресыг игц урдаас нь биеэрээ хананчахан доор нь нэг зүйл бас шахалцаж байв. Долорес нилийн ицсэн байдагтай зогсож байв. Долорес чи хэн бэ гэж асуухад Викер чимээгүй гэж хэлв. Долорес энэ дуу хоолой шүний анч нохоо юу гэж гайхав. Мартин Лютер уулзаагүй удлаа шүү гэж мэдчлэх ба хамбаалам Мартин Лютер. Хамбарт миний бүдүүдэл занг өшөөгөөрэй. Би сүмийн эргэн тойронд үлхэж байсан сэжигтэй холгоонуудыг мүлдэж байсан юм. Мартин Лютер холгоонууд гинэ. Намайг хэлээгүй гэж найдаж байна. Хамбарт мэдээж үгүй шүү дээ. Гэхдээ хуучин гэрээний сүмд ямар хэрэгээр ирэвэ гэж асуув. Мартин Лютер би зүгээр л хандах гэж ирсэн юм. Шинэ гэрээний сүмүүдээр зөвхөн ялаал эргэлдэж байна. Харин хуучин гэрээний сүмүүд шүтлэгтнүүдээр дүүрэн байх юм. Тиймээс би тандаж суралцахаар ирлээ. Гигэн эцэг үргэлж фракцуудын хоорондын эв найрамдлыг эрхэмлдэг өсөө гэж асуув. Хамбарт тийм онцгой шавтхан байхгүй. Энэ сүм хүн ам ихтэй, маш ашигтай байшилд байдаг болохоор тэр. Мартин Лютер ойлголоо. Хамбарт би одоо уулзалттай тул ингэж явъя да. Мартин Лютер өө яана энэ хөгшин хүн чухал хүний цагийг үрчгсэн бололтой. Хамбарт тэднийг сүмээс аюулгүй гаргаж өгөөрэй гэж хэлэн тэд явцгаах ба. Хамбартыг явахт нь Мартин Лютер энэ газар нутаг биднийг залгихаар зүтгэж бүүж төрүүдээр дүүрэн байгаач бүү цэг цогс. Үнэн үргэлж ялах болно. Үр хүүхэд, эд хөрөнгө, нэр төр, амь насыг чинь бүгдийг нь булаасан ч үнэн үргэлж амьдарч эзэнт гүрнийг үрд мөнгө болгоно гэж хэлв. Хамбарт муу новш гэж маш их уурлаж байв. Үзэгдэл шилжиж Викер Долорес хоёр сүмээс гарсан байх ба Викер одоо ингэж болмол гэж бодож байна. Бид одоо сүмээс холдсон. Тэд дахиж биднийг хөөхгүй. Долорес тусалсан баярлалаа. Намайг гэдгийг яаж мэдсэн бэ гэж асуухад Викер би шууд л таньсан. Энд чинь хитрхи илэрхий зүс хуургалт бай шүү дээ. Бусад хүмүүс чамаар таниагүйд би үнэхээр гайхаж байна гэж хэлв. Долорес ойлголоо гэж хэлэн инээх ба. Викер яагаад инээгээд байгаа юм бэ? Хэрв чамаа гомдоосон бол уушлаарай. Би тийм бодлого байсан юм гэж хэлэхэд Долорес чи одоо оныгоо ярьж сураа юу? Шиний эргэн тойронд хуур амьсгал бас жаахан өөрчлөгдсөн байна гэж хэлээд. Сүмд шөнийн анч нохоо намайг барьж байхад би түүнийг Викер байна гэж бодсон. Академийн шатан дээр Викертэй тааралдаж байсан үеуд бас. Бид Күйхтигээс нуугдаж байсан шүү дээ. Тэр хоёр явгч болон энэ явгал хоорондоо төсөөтэй байгаа болохоор тэрүү гэж бодов. Викер шинэ гэрээний фракцийн Пап Лам, хуучин гэрээний фракцийн Пап Ламын гэрээний сүмд яагаад байгаа юм бэ гэж асуухад Долорес энэ нь үннийг хэлэхэд Куа Вадис гэр бүлийн хуучин болон шинэ гэрээний фракцуудын дотоод зөрчлөөс болж гаж урсгал, хуурамч шашин ихэлсэн. Миний сүмд нууцаар нэвтэрсэн шалтгаан нь ийм замбраагүй нөхцөл байдалд ч хуучин гэрээний фракцийн хөрөнгө нэмэгцээр байгаа тул санхүүгийн урсгалыг нь мөрдөх гэсэн юм. Гигэн эцэг одоо зүнх хөгжсөний шинж тэмдэг үзүүлж байгаа болохоор энэ нөхцөл байдлыг мэдэж байгаа эсхийг мэдэх аргалах. Би гигэнтэн мөн боловч миний байр суурь зөвхөн өнгөн талынх. Надад ямар ч хүч байхгүй болохоор ингэж ажиллахаас өөр арга алга гэж хэлв. Викер энэ асуудал гигэнтэн ганцаараа шийдвэрлэхэд дэндүү хэцүү асуудал байна. Ирээдүйд тэр баатар болж маш их хүндэтгэл эрх мэдэл олж авахч. Одоогийн байдлаар тэр зүгээр чөтгөрийн тагмуулж аавтай залуу охин шүү дээ. Түүнд итгэж болох хүн бараг байхгүй байна. Түүнчлэн гигэнтний хэлхийг сонсоод бүх зүйл илүү тодорхой боллоо гэж бодох ба. Викер баж усал болон хуурамч шашнууд хүмбэлтийн санхүүжилт татвараас чөлөөлөх явдал. Бүх эвлүүлгийн хэсгүүд нэгдэж байна. Хуучин гэрээний фракц нь шинэ гэрээний фракцаас давуу гэдгийг харуулахын тулд тэмцэж байна гэж би бодож байна. Үүний тулд тэд шашин эзэмших эрхийг гаж урсгал, хуурамч шашнуудад татвараас чөлөөлөх хэлбэрээр зарж байна. Тэгвэл маш өндөр үнээр. Шинэ гэрээний фракц үүний сургийг гаргасан учраас
хан балам Мартин Лютер зохицуулсан байж таарлаа хэмээн хэлв. Долорес бурхан минь. Хан балам Мартин Лютерийг ийм их зүйл мэдэж байсныг мэдсэнгүй. Шөнийн анч нохоо чамайг үүнийг олж мэднэ гэж сансангүй. Түр хүлээгээрэй. Хэрв чи ийм их зүйл мэдэж байгаа бол энэ нь үүнд чөтгөр хотолцсон гэсэн үг үү гэж асуув. Викер тийм гэж хэлв. Долорес. Гэхдээ даж урсгал болон хуурамч шашнууд бол шинээр гарч иржгүй хүчнүүд. Хэрв чөтгөр байгаа бол тэд хүшигний ард нуугдаж утсыг нь татаж байгаа ах. Викер. Чиний зөв. Үүний цаана гол зохион байгуулагч байгаа. Долорес. Би мэдэж байсан юм. Шөнийн анч нохоо үргэлж ганцаараа маш хүнд тулааны дунд байдаг гэж удаад. Гэхдээ одоо чамд туслахыг минь зөвшөөрөөч гэж хижин гараас нь барихва. Долорес. Би сул дорой байж болох ч заавал пус болно гэж хэлв. Викер. Тэгвэл чи биднийг дан талжаантай тулдаж байхад өгсөн шигэ хүч нэмэгдүүлэхчээ өгч чадах уу гэж асуухад Долорес гайхахва. Викер. Одоохондоо зүгээр дээ. Эхлээд би хуучин гэрээний фракстай холбоотой гэж таамаглаж буй гаж урсгал хуурамч шашнуудыг устгах болно. Надад тэднийг бүгдийг нь хамж устгах арга бий. Долорес. Тэр чинь юу вэ гэж асуухад Викер. Надад чиний бие хэрэгтэй байна гэж хэлэхэд Долорес. Танд юу бинэ гэж гайхан сандран асуув. Ийхүү энэ хэсэг дуустдаг. Энэ удаагийн Part Mine ийхүү дуусаж байна. Лайк дараад Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.